Таймс-ийн сайт та бүхэнд дараах мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр бүгд найрамдагчдад ард улсад шинэ төрлийн коронавирус халдвар төвчин гарсантай холбогдуулан Монгол улсын хэмжээнд холбогдох байгууллагууд ард иргэдэд урьдчилан сэргийлэх авах арга хэмжээний талаар бас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан цаг тухай бүрд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулан бас амны маск болоод гар ариутгагч холбогдох аптекуудад хэр хүрэлцээтэй байгаа талаар бид та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр эхний мэдээлэлээр бол аптекуудад яг зориултын маск болоод гар ариутгагч бол хүрэлцээ муу байгааг талаар мэдээлж байна. За байгаа нь болохоор энэ нутааны маск гэсэн энэ маск лээ. Тэгээ бусад төрлийн маскнууд нь ер нь бол олдохгүй байгаад байгаа. Цэнхэр маск бас дийлэнхтэй зарагддаг ш. Тэр маань одоо яагаад байхгүй юм бэ? Тэр нэг улсын эмнэлгүүдээр төрүүлж хангаад тэгээ илүүгээ эмийн сангуудаар өгнө гэсэн бодолтой байгаа мөлий. Тэгээ тэр нь бол ингээд захиалганд хүлээгдээд байгаа. Тэр нөгөө N95 94-г маск яг зөвлөд байгаа штэ. Тэр нь бол яг хаан агуур худалдаа алдагдж байгаа нь бол одоохондоо мэдээлгүй л байна л та. Хүмүүс айгүйх тэрийг асууж байгаа. Тэгээ хоёрдугаарт нь болохоор тэр эмнэлгийн цэнхэр маск байгаа. Тэр нь одоо эмийн сандаа авъя гэсэн ч юусоо олдохгүй байгаа байхгүй. Яг хоо гадуур өчигдөр болохоор энэ гудамд хүмүүс суугаа зарж ийн гэдсэн. Тэр бол нөгөө 8 ачаад лах гэж бодоод байгаа л та. Тий. Энэ Монголын үйлдвэрийн болохоор нөгөө эмнэлгүүдэд хангаж чадахгүй байгаа болохоор эмийн сандаа өгч чадахгүй байгаа гэсэн мэдээтэй л байгаа. Одоо энэ эрүүл мэндийн байгууллагаас л мэдээлэл өгöd байгаа шүү дээ. Маска зүү гараа халуун бүлээ усаар маш сайн савндаж байгаа. Ариун цэврээ сайн сах олон нийтийн газар их зарчихгүй гэсэн л. Одоо нөгөө өвчлөлттэй орнууд руу шаардлагагүй бол аялал зугаалга ямар нэг ажлаар явахгүй байх талаар л тэрийг л мөрдөд болох байлгүй л гэж бодож шүү дээ. За жишээлбэл одоо сая манайх наад захын урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг масктай байг гэж байгаа. Тэгэхээр сая бид нараас энэ аптекуудаар явж байхад маскны хүрэлцээ нэлээд ховор ах шиг байна. Та жишээлбэл одоо энэ маскыг хаанаас авсан бас одоо гэр бүлдээ илүү сайн маскнуудыг одоо хуримтлуулж чадсан уу? Энэ гэрт байсан маск. Гэрт байсан маск угаагаал зүүчлээ. Маск ирэн гадуур олдохгүй шүү дээ. Гар ариутгагч гэсэн Монголынх олдохгүй л байл да. Би тэгээ гэрийнхаа доотлын дэлгүүрээс юм нэг гадаад бичгтэйг олж авчаад ажил дээр хэрэглэе. Одоо жорж гэсэн хүмүүс гараа ариутгах байх гэж бодвол тэгээ сууч. Үнэн нь бол нэмэгдсэн юм ерөөсөө байхгүй нөгөө ховорцоод байгаа байхгүй. Ер нь бол нөгөө нөөцийн хомсдол гэдэг нь үүсчээд байгаа юм болов гэж бодоод байгаа. Яг нь өмнө 4-р 5-р авсан хүмүүс бол нөөцлөд авсан байгааг нь авцаа. Тэгээд үлцэн хүмүүст нь олдохгүй байгаа гэж бодоод байна. За бид бөмбөр худалдааны төвөөс бас бөөний худалдааны одоо аптекуудаас одоо маскны хүрэлцээ болон гар ариутгахлын талаар одоо бас хүрэлцээ ямар байгаа талаар асуусан. Тэгэхээр бол тодорхой мэдээлэл та бүхэн хүргэсэн. Ингээд бид нар бас Монс эмийн сангийн бас нэгэн салбар дээр хурж ирээд байна. Тэгэхээр өнөөдөр бас танай аптекэд өнөөдрийн байдлаар маскны хүртээмж хүрэлцээ хэр байгаа вэ? Тэгээ үнийн талаар бас та мэдээлэл хүргэж үзэгчдэд. Монсын маск ерөнхийдөө нэг ширхгийнх нь үнэ 100-аас 150 хооронд байгаа. Үнэ бол нэмээгүй байгаа. Гэтэ одоогоор бол манай дээр дууссан байна. Хүмүүс авахтаа айгүй их хэмжээгээр авч байгаа. 2-3 хайрцагаар юм ч юм уу тэгж авч байгаа болохоор хурдан тусч байгаа. Тэгээ гадуур нөгөө нэмийн сангуудын маск нь хэр үнэтэй байгаа юм сайн мэдэхгүй байна. Энэ 25 гэсэн. Энийг тэгээд бас нөгөө нэг удаагийн маск хоёрыг л энэ үн дээрээ зөвсөртэй байна гэдгээс хамгаалах айгүй сайн мэн гэсэн. Тэгээ нөгөө нэг утааны нөгөө зузаан маскнууд гэдэг чинь тэд нар бол сайн хамгаалахгүй байна гэдэг хөвчлэн тэднийг бол авахгүй бол айгүй хэмжээгээр байгаа. Гэхдээ ерөөсөө бол авахгүй нэг удаагийн маск бол энэ N95 гэсэн маскыг бол айгүй хэмжээгээр авч байгаа. За тэгэхээр иргэд бол өглөөнөөс хойш бас ихэнхдээ л маск асууж байна. Тэгж байна. Гар ариутгагч ер нь хэр хүрэлцээтэй? Гар ариутгагчаас айгүй амархан хурдан дуусчаад байгаа. Нэг ирээл бас айгүй олон тавгаар олон хэмжээгээр наа. Ирээл дуусаал ер нь бол. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бид та бүхэнд бас бодиттой мэдээллийг хүргэх үүднээс маскны үн болоод хүртээмж мөн гар ариутгахлын одоо бас хүртээмжийн талаар та бүхэнд бодиттой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.